Баяндаан ургийнхны ахын дүүсийн ургийн баяр 2024 оны 8 сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Ховд аймгийн Алтаа суманд Баруун ам гэдэг хэмээх газар амжилттай өргөн сайхан болж өнгөрлөө. Тэгэхээр бидний өвөг эцэг бол Баяндаа гэж хүн байсан. Энэ хүн 1890 онд Ховд аймгийн Алтаа суманд төрж өсч. За мөн Ховд аймгийн Алтаа сумын хаяад Паган гэж хүнтэй айлгээр болж одоогоос 100 гаруй жилийн өмнө энэ хоёр хүн одоо айлгээр болж өрх ам бүл Монгол улсад нэмэгдэж байсан бол өдгөө энэ хоёр хүний бүр ач одоо хүүхдүүд болох нийтдээ 250 гаруй айл өрх бий болж 900 гаруй хүн одоо хүүхэд нийлсэн өрнөр өтгөн ийм сайхан ийм ураг ам бүл Монгол улсын хэмжээнд бий болсон байна. Сайн эргэмжтэй сайн байцгаана энэ хурцан гэрсэн эргэмсэг адагтаа ноёд Баяндаа гэж тэр сайхан тэнгэрийн орноо буураагийн садаа бүсэр болон цэцгэлсэн өрг хүүхдүүд ачаа зэмэр төрөл төрөсөн та бүхнийхэн намрын надрал цагийн энэ өдрийн түн намар амгадан альтмэнчилья. За энэ торон зогссон Баяндаан удмын 7 ах дүүгийн хүүхдүүд өргөн бариачуул ач зээнэр та бүхнийхээ энэ өдрийн түн амгалан айлтгая. Өнөөдөр 8 сарын 14 гэмэх намрын ихэнх сарын шинэ 10-ны энэ бэлэг цаан өдөр ахан дүүс бид нар хуран цуглаж Баяндаан удмынхны нутгалж яасан уулын одоо тушаа газар Баруун ам гэдэг газрын өргөн сайхан зүлгэн дээр өргөн хотлоороо баярлах гэж байна. Тэгэхээр өнөөдөр бидний өвөг эцэг Баяндаа эмэг их Паган нар нийлэн 7 хүүхдийг өсгөн хүмүүжүүлж 7 хүүхдний өдгөө 225 өрг 897 хүн болж өсөж Монгол улсын хөгжил зэцгэлтийн үнэт капитал хүмүүний ертөнцид хөл галахуулсанд баярлаж байна. За тэгээд манай анхны ураг удмын тэр Баяндаахан гэдэг нэр өөрөө байгалийн өргөдлөөрөө ч юм уу бид бүхний хүүхдүүдийн яваа энэ сайн сайханд нөлөөлөхүүц бэлэг тэмбэрэлтэй нэр юм аа. Баяндаахан эрүүл энхээрээ баян байна. Хүн ам зүгээрээ баян байна. Эд хөрөнгөөрөө баян байна. Малаараа баян байна. Үсэл бодол итгэл үнэмшил ондоошил омгшлоороо баян байгаа нь өнөөдөр бидний өвөг дээдсийн их шүтэн гэж ойлгож байна. Та бүхэндээ сайхан баярлалын үлцэн өрөөлийг өргөн дэвшүүлье. Зүүнний синхронтай нутаг Монгол улсынхан цэдэмэг хөгөтөнгөрт Баяндаан ураг удмынхны баярын энэ цагтор амарч байна. Хөгөгөн бадрангас болтугай. Хөгөтөнгөр цэдэмэг болтугай. Хөгө Монголд хөгөтөг сэргэмэндэж байна. Өндрөлтөнд нутгараг өгүүлсэн Баяндаанхны ур удам өгсөга садаа мөчөр болон цэцгэлсэн 700-800 гаруй ур удам та бүхэн нэгэн тугийн дор Баяндаанхан заман тодруулж ярих юм бол Баяндаа Паган гэж буянтай хоёр буурлынхан ачийг санаж тусыг бодож өдөр бүр сэтгэл зүрхэндээ нандинаж өдөр бүр сүсгэлэн залбирж ужиртай юм аа. Додон бүлтэн энэхүү ураг удмынхан тугийг гардуулан өгж байна. За энэхүү туг маань намарч байгаа шиг өргөл та бүхний ажил үйлс өөдөн мандан бадарч байхын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Баяндаанхан мандан бадар болдгоо. Хүүгийн сансан энэ сайхан нутагт өөрсдийнхөө ураг удмыг Монголд авчирч өргөн бариачуд бүгдээрэн хамтдан энэ сайхан эрхэм хоёр буурлынхан ачийг санаж тусыг бодож энэ сайхан үйл хэрэг ургийн баяран тэмдэглүүлэн өнгөрүүлж байна.
За ингээд асааж буй гал та бүхний цог хиймрийн бэлэгдэж байх болтугай. Бадамлаж буй хөгөдөл та бүхний мандал бадрлын тодонг байх болтугай гэсэн яхан гөрөлийг өргөн дэвшүүлье. Хүрээ хүрээ. Хүрээ хүрээ. Хүрээ хүрээ. За би Баяндаан зонрын дөрөвтөхөө Сэдмэнба гэж хүн байна. Одоо 68 настай. Дөрвөн хүүхэдтэй. Ийм өнөр өтгөн ачцээ нийлээд 20 гаруй хүн болж байна. Тэгээд өнөөдөр Баяндаан удмын ургийн баяр өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энд бол маш их өндөр сэтгэгдэлтэй байна. Манай өвөг эцгийн нутгалж ясан нутаг баруун намны өргөн сайхан тохоод өнөөдрийн энэ баярыг 2 өдөр нийцгэр сайхан намрын наалгар сайхан өдөр бүгдээрээ баяр баясгалантай сайхан тэмдэглэж байгаад одоо бид бүхэн их баяртай байна. Энэ ургийн баярыг зохион байгуулсан одоо санаачилсан залуучуудтай баяр хүргэж одоо ажлын амжилтыг хүсье өрөөж байна. Баяндаан ургийн ахын дүүсүүд нэгдэж за энэ одоо ургийн одоо Баяндаа гэж энэ хүнээс үүссэн энэ хүмүүсийн хооронд нь нэгтгэж танилцуулах энэ одоо уул ус нутаг усаа дээдлэн шүтэх гэх хооронд нь одоо ургийн ахын дүүсээ нэгтгэх зорилгоор ер нь энэ ургийн баярыг хийх одоо шаардлагатай байна. Ургийн одоо ахын дүүс үр хүүхдүүдийн хооронд нь танилцуулах хэрэгтэй байна гэдэг энэ зорилгын хүрээнд бид нар ургийн баяраа сайхан амжилттай хийж өнгөрүүллээ. Сайн байцгаана уу? Өнөөдөр бэлэг цай өдөр Баяндаахны ургийн баяр өсөж төрсөн Ховд аймгийн Алтай сумын барууны ам химээх газар баяр хөөртэйгээр тэмдэглэж байгаа туйлын их баяртай байна. Би бол Мишгийн Баяндаан цонрын 2 дахь удмын Мишгийн отхон охин Алтан чимэг байна. Намайг Алтан чимэг гэдэг. За энэ ургийн баярт манай ахын дүүс хот хөдөө орон нутаг гадаад дотоодоос хуран цуглаж 2024 оны 8 сарын 14-өөс 16-ны хооронд энэхүү ургийн баярыг тэмдэглэж уулзаж учраагүй ахын дүүстэйгээ учирч сэтгэлийн баяр жаргалаа хуваалцаж байгаад туйлыг таатай байна. Ингээд ургийн баяр маань бид бүхнийг үр удам, угсаа, гарал, ондоошил, омогшил энэ бүхнийг дэлгэрэнгүй таниулж танилцуулсан маш сайхан баяр болж байгаа туйлын баяртай байна. Ингээд Мишгийн 7 үр хүүхдээс тэдний төлөөлөн 7 бүлийн 250 хүүхдийг төлөөлөн одоогор 30 гаруй хүмүүс хүрэлцэн ирээд оролцож байна. Нутаг усаа өвөг дээцээ хүндэтгэх ийм хүндэтгэл ёслолын одоо тийм арга хэмжээ тийм үйл явдлуудад бидний их төвлөрж ажилласан. За нутаг усаа аргадах тэр үйл зан үйлүүдийг бид нэр хийсэн. За Баяндаан ургийн тугаа бид нэр бас мандуулж тэр ахын дүүстэй бас одоо хүлээлгэж өгсөн байгаа. За мөн 70-аас дээш насны одоо нутаг орондоо болон Монголын өнцөг булан бүрт амьдарч байгаа тэр хүмүүст одоо өвөг дээц тэр хүмүүст бид нар бас хүндэтгэл үзүүлж ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. За хүний гал голомт гэдэг бол маш чухал байдаг. Энэ Баяндаа Паган гэдэг хоёр хүний үүсгэсэн тэр гал голомтоос бий болсон тэр гал голомтоос сэргээе, гал голомтоо дахин шүтье. Энэ утгаараа бид нар бас галын тахилгын ёслолыг бид нар бас үйлдсэн. Энэ бол одоо ёслол хүндэтгэлийн энэ үйл ажиллагаанууд бол ургийн баяраар хүрэлцэн ирсэн тэр одоо ахын дүүс хүмүүст бол маш их таалагдсан сайхан арга хэмжээ болж өнгөрсөн. За ингээд 8 сарын 15-нд бид нэр 2 дахь өдөр нь бид нэр яг одоо ургийн одоо ахын дүүсийн дотоод баярын хүрээнд хүүхдүүдийн дунд одоо янз бүрийн спорт урлагийн тэмцээнүүдийг бид нэр хийж зохион байгуулсан.
За энэ ургийг одоо өсөж үржихэд энэ одоо өнөр өтгөн айл одоо бүл болоход одоо хувь нэмрээ оруулсан дархан бэр, хатан бэр гэх мэтлэнгээр одоо Монголын сайхан ээжүүдээ бид нэр энэ бас баярлуулж хүн төтгөл үзүүлсэн гэх мэтлэнгээр энэ үйл ажиллагаанууд бид нэр цугаан байгуулад дээрээс нь ирж оролцсон тэр бүх хүмүүст ахын дүүс Баяндаан ургийнхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлж эрүүл энх урт удаан настахыг хүсэн ирэж байна. дэлхийн цэжнээс онгон тэнгэрийн улмыг туршилсан илэн галын дөл шиг одон дэшэ мандан тимүүдсэ мичиг шүрэг хатаа ини улсын тэргүүн омагон бидний үлдээ шунханга Үүдэн домбон ханха хоргол хөхөөс шиг засагт ханы хөх харчууд алсын барата үгэн чинот хандуудах амгалан нарих шиг засагт ханы хөх харчууд хойо бэдэгтэй засагт ханы хөх харчууд сартэнотгийн сайрчууд дэвтэй чошигний мэдэрчүүд дэлхийд суутай Монгол ирчүүд
шиг алсыг зорхоо алчуур шиг даллан үлдээ эрдэм сураад иргээд ирэхээ ээжийн хайраар өгтөн тоослоо За бид бүхэн өнөөдөр Баянда өвгийнхаа өр садууд ургийн баяр хийж байгааг баяртай байна. Манай хатам ээж бол Баяндагийн 3 дахь охин Цагаанда гэдэг хүн бий. Цагаандагаас манай нөхөр Баатаржуу гэж төрсөн. Баатаржуу маань төрөнгүүтэн Ховд аймгийн Цэцэг сумд Чимэд гэдэг хүнд өргөцсөн Чимдийн хүүхэд гэж явдаг. За бид бүхэн төрсөн ээжтэйгээ ангаа ухааныхаа дээд сургуулийг төгсч эмч болж ирээд манай өвгөн ээжтэйгээ танилцсан. Бид бүхэн одоо бүгдээрээ ирж одоо аав ээжтэйгээ хадам аав ээжтэйгээ бүгдтэй танилцсан. За манайх бол 4 хүүтэй. 4 хүүгийн минь үр садууд одоо ачинцэр 12 байгаа. За Баяндагийн Цагаандагийн үе гэхээр ч одоо 3-4 үе дээрээ явж байна. 51 айл байна. Нийт төрсөн ачинцэр зээнцэр гэдээ явахаараа 250 гарцсан байна. Ийм сайхан өнөр өтгөн гэр бүлүүд өнөр өтгөн хүүхдүүд аз жаргалтай сайхан амьдарч байна. Баяндаанхан гэдэг өвгтаа төдөө гэдэг хүмнэ ууган охин Даримаа гэдэг. За тэгээд одоо би энэ сайхан ургийн баярын юм зохион байгуулж байгаа Мигмар Жавдан маш их баярлж байна. Жонжа гэдэг хүмнэ утхан залуу Мигмар Жав. Ер нь надад миний Мигмар Жав бол би маш их ажил өрг над биднэрт маш их тустай маш их сайн хайрцаатай тустай дэмтэй эхнэрийн ч ихсэн мөнгө цэцэг эрдэ маанарт их дотны хайрцаатай дандаа тусалж дэмнэж хайрлж өвдсөн чи яаж яана гэж яана хөө явж явсан чи та сайн уу бид нар юу болж яана хөөгтөө сайн уу өргөлж тэгж явдагт нь би үнэн сэтгэлээ сайн баярлдаг. Одоо тэр юу ном байгуулж өгсөн тэр алтан цэцгэн тэднэрт үнэндээ их баяртай их сайхан баярлж байна гэж чинь. Баяндаан Бондгорын 4-р охин болж төрсөн Баада уугтай Гантмөр гэдэг хүн байна. Манай ээж Бондгор нь 6 хүүхд төрүүлснээс төрүүлээд 3 банд 3 охинтой одоо 3 ах маань одоо өнгөрөөд одоо 3 охин бид хэдийн ургийн баяртай ирээд ингээд хэдэн дүүнэртэй гач зээгээд агуулад ингээд ирчээд байж байна. Одоо манай өрхөн ингээд нийтдээ 80-аад хүн ач зээ нийлээд 80-аад хүн байна.
одоо нөгөө гэр орон тусгаарлаад гарсан хүүхдүүд их юм бол 20 хүүхдүүд байна. Нийтдээ одоо улсын байгууллагад уул уурхай, барилга, эрүүл мэндийн салбар, тэгээд цэргийн байгууллага зэрэг одоо төсвийн байгууллагуудад ажиллаад амьдрал ахуйн тэгшилсэн сайхан хүүхдүүд аж төрөн амьдарч байна. Тэгээд бид бүхэн энэ ах дүү нартайгаа уулзаад бид бүхэн одоо нутгаасаа гараад бүр 50 жилийн дараа нутагтаа ирсэн. Тэгээд ургийнхаа ээжийнхээ нутгаар ороод ах дүү нартайгээ танилцаад ургийн наадамдаа ирээд ямар сайхан байна. Үнэндээ би өстө огшиж байна. Үнэндээ баярлж байна. Баяндаа удмынхан гэдэг чинь ямар үнэр сайхан олуулаа болсон. Ямар сайхан энэ ургийн баяраа зохион байгуулав. Ийм сайхан Алтай нутагт төрсэн ээж аваа хоёр минь тэнгэрээс харж бид бүхнийг ивент тэтгэх байхаа. Өр хүүхдүүд нь та нарыгаа эргээд ирээд явж шүү ээж аваа хоёр минь. Ах дүүс минь, өвөг дээдэс минь гэж залбирчсан да маш их баяртай байна. За би Баяндаа өмгийнхний хамгийн отхон охин Дулмаагийн 2 дахь Баатар Сүрэн гэдэг хүн байна. За манай энэ Баяндаа овгийн баяр тэмдэглэх үйл ажиллагаа сайхан болж байна. За Баяндаахны өдмийн отхон охин Дулмаагаас 7 хүүхэд төрж үндсэндээ 48 өрх үүссэн байна. Нийт ач зээ жиж 30 гээд энэ Дулмаагийн 220 хүн одоо энэ баяр наадамд оролцож байна. За бид бүхэн энэ Бодон чухлын энэ сайхан баруун амны уужим тухай дээр энэ сайхан баяраа хийж байгаа энэ утга учир нь миний аав ээж яг одоо энэ бүр энд бол одоо нутагт зусаж намарж байсан ийм сайхан өлгийн нутаг байгаа юм. Тэгээд энд одоо хуран зүгэлсэн ах дүүнэр бид бүхний энэ нутгийг маш их сайхан нутаг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Энд бас дээгүүр энэ доогуур олон ах дүүнэр бас ирж буудаг ийм сайхан нутаг байгаамаа. Тийм учраас би энэ одоо сайхан өргөн чөлөөг энэ ургийнхаа баярыг тэмдэглэе хэмээн би одоо санаачилж энэ өргөн чөлөөг би сонгож авсан юм аа. Би одоо 71 настай 1953 онд төрсөн. Өөрөө 7 хүүхэдтэй. Миний том хүү маань одоо энэ ажлыг зохион байгуулж байгаа аялал жуулчлалын Монголиа компани захирал Барсвалд гэдэг хүүхэд бий. Хамгийн том ууган энэ 7 хүний ууган ахын хүүхэд нь хүний гавья тэмч Мегмэржав гэдэг ийм сайхан залуу бий. Энэ хоёр хүүхэд одоо санаашилж энэ сайхан баярыг одоо ингэж тэмдэглэж байна. Ингээд одоо Баяндаахны гихтэр энэ бүх сайхан 1000 орчим ард түмэн бүгдээрээ мэднэ. Намайг бүгдээрээ тань. Энэ бүх үр хөвгтүүд төрөл төрөстэй эрүүлийн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье бүгдээрээ аз жаргалтай сайн сайхан болтугай гэж буурлах нь одоо ингэж хүсэн гөлмжилж байна. Баяндаагийн хулганы 4 дахь охин бол төрсөн Баяндаагийн. Түүнээс гарсан 5 хүүхэд өсч үржиж байна. Түүний отхон охин цэцгсрэн би байна. Түүнээ том хүүхэд нь Эрдэнэбаатар, дараачийн охин Алтан цэцэг, дараачийн охин Кишгт, дараачийн охин Бадамгар, дараачийн охин отхон охин цэцгсрэн хань жил бүгд байгаа. Тэгээд түүнээс гарсан өр сад нь маш олон болж 40 гаруй өрх айл болоод 100 гаруй амбалтай ач зээ нийлээд 100 гаруй байна. Энэ баяр наадам сайхан болж өнгөрлөө. Энэ
янз бүрийн хөтөлбөрүүдийг гоё боллоо. Янз бүрийн тэмцээн уралдаан, янз бүрийн зохион байгуулж биднийг урамшуулж, дархан ээж, дархан урам бэр янз бүрийн өндөр настангуудаа шагнаж урамшуулж, янз бүрийн тэмцээн болгож, ийм олон үйл ажиллагаа зохион байгуулж, өрх бүрээс 2-3 гэр барьж, өчнөн үйл явдал болгож ийм ажил хийсэн хамт олонд нь баярлалаа. За зөвхөн баяраас илүү яг сум орон нутагта юу үлдээх вэ гэдэг дээр бид нэр бас нэлийн удаан хугацаагаар ингэж ярилцсан. За ингээд энэ хязгаарын уулзалтын энэ явцад манай Баяндаан ургийн Зонорвын отхон хөм Ягмарж ав гэр бүлийнхэн хүмүүс бол одоо маш сайхан санаачлал гаргасан. Тэр нь бол юу вэ гэхээр хүн бүр бол ээжээс үс бий болдог. Ер нь энэ Монголын төд үе дэлхийн одоо энэ хүн бүхний одоо хамгийн зүрх сэтгэлд ойрхон хүн байдаг бол ээж хүн байдаг. Тэр утгаараа одоо тэр орон нутгата бид нэр Монголын сайхан ээжүүд хэмээх ийм ээжийн сайхан хөшөө босгол ямар вэ? Тэгэхэд энэ зам зуур хүмүүс ирж очино гэдэг ийм санаачлал гаргасан. Тэгээ бид нэр энэ зохион байгуулах одоо багийн гишүүд энэ бол сайхан санаачлал байна гэдээ бид нэр дэмжиж энэ хөшөөг бид нэр одоо хийе гэдэг энэ ажлыг бол даруй эхлүүлсэн байгаа. За хөшөөний зураг эскизийг санаачлагыг бол эскизийг урлагийн гавьяа зүтгэлтэн нэрт баримлж ган хуй гэдэг үнээр бид нэр гаргуулсан байгаа. Тэр хөшөөг одоо үйлдвэрлэх энэ ажлыг нь бол одоо Монголын томоохон одоо хөшөө дурсгалын компани болох Үүдэн чулуу гэдэг энэ компаниар бид нэр хийж бүтээсэн байгаа. Хөшөө бол за суурийн хэсэг нь бол одоо метр 20 см, хөшөөний үндсэн бие нь бол 2 метрийн хэмжээтэй, нийтдээ 3 метр 20 см өндөртэй боржин чулуугаар хийгдсэн одоо ийм хэдэн 100 жилээр үл илэгдэх ийм одоо сайхан тийм дурсгалт хөшөө болсон гэж бид үзэж байгаа. Сүрлэг алтаа 100 жилийн хүрээнд Баяндаан ургийнхаа баярыг хийж өндөрлөө. Ургийн баяраараа энэ сайхан олон замын уулзур болсон энэ сайхан одоо нутагт маань эжийн сайхан хөшөөс өндөрлөн босож байгаад одоо их хүний хувьд баяртай байна. Ер нь их хүн гэдэг бол ер нь байнга л одоо сүү сайныхаа одоо дээжийг өргөж өр хүүхдийнхээ сайн сайхны төлөө байнга одоо сайн сайхныг өрөөж Тэнгэр бурхандаа сүгөө өргөдөг. Энэ хүчээр одоо хүүхдүүд маань өөдөө дэшээ дэвжин дээшилж одоо тэр ээжийн сайхны тавьсан ерөөлийн одоо бэлэгт хүүхдүүдийн минь хөв заяа дэвжин дээшилж сайхан одоо ажиллаж амьдарч ирдэг гэдэгт одоо итгэдэг. Тэгээд энэ Баяндаан ургийнхан маань ургийнхны хандвар энэ сайхан хөшөө энэ сайхан алтан нутаг сүндэрлэн босч байгаад баяртай байна. Тэгэхээр энэ хөшөө бол зүгээр бид нэр одоо хаас айгуул хөшөөнүүд ирнэ, мөрний хөшөө, за амтны хөшөө, за сураг янз бүрийн хөшөөнүүд байдаг. Гэхдээ бид нэр ээж хүн гэдэг бол хүн бүхний зүрхэнд байдаг учраас бид нэр ээжийн хөшөө тэр тусмаа одоо тэр одоо алтаа сумд амьдарч байгаа хүмүүс, тэр зорчиж байгаа хүмүүс гадна дотны жуулчдад ирж одоо нүд хүжирлэх, мөн хүндэтгэл үзүүлэх. За тэр угтаж гаргаж байгаа хүмүүс бас ээждээ бас дурсан санах гэх мэтлэнгээр олон ийм утга санааг агуулж бид нэр ер нь сум орон нутгтаа бас энэ соёлын бие төв аялал жуулчлалын бас нэг тийм одоо үзүүрийг бий болгоё гэдэг зорилгоор бид нэр энэ Монгол ээжийн сайхан хөшөөг бид нэр босгосон байна. За ээжийн хөшөөний нэрэн дээр бол бид нэр бас олон нэрүүдийг бид нэр бол хоорондоо бас ярилцсан. За ингээд олон нэрүүдийн дундаас бол ер нь бол Монголын сайхан ээжүүд гэдэг маш тодорхой. Энэ бол хэн нэгэн хүн зориулаагүй бүх одоо Монголын ээжүүдэд зориулсан хөшөө учраас энэ нэр нь илүү юм байна гэж бид нэр энэ нэрийг сонгосон байгаа. Ер нь бидний энэ ургийн баярыг хийх болсон шалтгаан бол Баяндаа гэдэг манд бидний өг, Пагам гэдэг эмх одоо хоёр хөгшин нийтдээ 7 хүүхэд, 2 эрэгтэй, 5 эмэгтэй 7 хүүхдийг төрүүлж өсгсөн. Өдөгөө төрүүлж өсгсөн 7 хүүхдээс нь 225 өрх буюу 920 гаруй хүн бүл өсөж ийм өргөн өтгөн ургийн баярыг бид нэр тэмдэглэлээ. Тэгээд одоо энэ ургийн баярыг тэмдэглэхэд ахын дүүс бүгдээрээ одоо Баяндаан 7 хүүхдүүдийн өр хүүхдүүд, тэдний көргөн бэрээчвэл ач зээнэр бүгд одоо ирэх тэрвэргээ хандив өгч тэр хандиваар нь бид нэр өнөөдөр энэ одоо
Монголын бүх сайхан ээж зөрүүлсэн үнэтэй зэнтэй соёлын бие төв болсон энэ хөшөөгөө бид нэр ах дүүсийнхаа хандвар бүтээж орон нутгийнхаа ард түмэн засагтрах хамгийн газарт бид нар хүлээлгэн өгч Малда баярын хурал дээр нь бид нийт энэ хөшөөний өртөг зандлаа ачиж буулгасан бүтээсэн улсуудын гэцхүйг хөл сурамшуул ороод нийтдээ 40 сая төгрөгийн хандвар энэхүү хөшөөс өндөрлөн босож энэхүү хөшөөг бид одоо аялал жуулчлал дотоодын гадаадын аялал жуулчлал өгсөн өнөө нөхцөлд одоо энэ байгалийн үзэсгэлэнт газрын зогсдор болсон бодомчийн авцлын эхлэл үеийн төгсгөл дээр бид хөшөөгөөс өндөрлүүлэн босгож энэхүү хөшөөгөөрөө дамжуулан хойч үедээ бид эх оронч үзлийг төлөвшүүлж бий болох ондоош ломгчлыг сэргээх зорилготой бид нар өнөөдөр энэхүү хөшөөг түн олондоо өргөн барьсан бидний ард тал хань ижлүүд одоо өр хүүхдүүд бүгд дэмжин оролцож энэхүү ажлыг бүтээхэд энэ ургийн одоо хүүхдүүд одоо төрөл төрөсний хүүхдүүд ач зээнэр бүгд хамрагдан оролцож өнөөдөр арга хэмжээ бүрэн дүүрэн сайхан төгөлдөр болоод өнөөдөр 3 дахь өдрөө хөшөөнийхөө нээлтийг хийгээд хаалтын ажиллагаа хийгээд өнөөдөр дуусч байна. Одоо бид сумынхаа түүхэд 100 жилийн 18-аас 20-ны хооронд болно. Энэ үед хотоос ирсэн төрөл төрөсөд энэ үед оролцохоор одоо ингээд нутг орондоо баяраа хүлээгээд амралтын байдал шилжиж байна. За ингээд бид Баянда ургийнх нь 14-5-ны өдөр 16-ны өдөр өнөөдрийн хаалтын үйл ажиллагаа хийж байна. Ургийнхаа баярт бид нэр оролцоод гэрүүлээрээ хүүхдүүдтэйгээ бас бус танихгүй байсан ах дүү нартайгаа танилцаад баяр маань маш сайхан болсон. Ийм сайхан үйл ажиллагаа зохиож биднийг хамаатан садан өрөг төрлүүдийг нэгтгэж уулзуулж өгсөн ах дүү нартай бүгдтэн баярлалаа. За ахын дүүстэйгээ танилцаад мэдхгүй нэгнийгаа мэдэж авсан ийм сайхан баяр боллоо. За энэний бас онцлог нэг үйл явдал гэвэл бас одоо болж байгаа хөшөөний нээлт. Энэ хөшөө маань одоо үндсэндээ нутаг усаа гансан ээж аваа хайрлсан Монголын сайхан ээжүүдтэй ингэ зориулж сөндөрлүүлж байгаад маш их баяртай байна. Энэ бол одоо үр хүүхдийн өвөөдөө эмээдээ одоо буйнаа хайрлаж байгаагийн нэг шинж тэмдэг гэж болж байна. Маш сайхан байна. Энэ автаа нутгийн сайхан сүрлэг энэ ууланд бол энэ хөшөө маань мөнгө орчих болно. Үе үедээ уламжлагдсан ирэх болно гэж бодож байна. Ээжийн хөшөөндөө хүн болгон сайхан ээжүүдийгээ бодож ээжийнхээ тухай сайхан дурсаж санаж ингэж одоо ерөөл тавьж явж байгаад их баяртай байна. За ургийн баярд оролцсондоо ах дүүгээ мэдэж авлаа. Бас сайхан болдгийм байна. Ургийн баярд орсондоо маш их сэтгэл өндөр байна. Ах дүүгээ мэдэж авлаа. Төрөл төрцөө бүгдийн сайхан танилцж авлаа. 2 өдөр орсонд их баяртай байна. Ургийн баярт оролцлоо. Үнэхээр сайхан боллоо. Ах дүү нартайгаа танилцлаа. Сэтгэл өндөр маш сайхан байлаа. Монголын бүх сайхан ээж нартай эрүүл сайн сайхан урт удаан наслахыг хүсэн өрөөё. За тэгээд одоо энэ хуран цугласан ах дүү нар хамт олон найз нөхөд бүгдэнд нь одоо эрүүл саруу сайхныг хүсэн өрөөё гэж хэлье.